За. Ойрын сонио ачнаас хаа. За. Буудаадлаа. За яа цаана манайхаа төгжрөл донд ээлж дугаар маань эхэлж байна. За энэ удаагийн дугаарт маань Tag Entertainment-ийн жүжигчин Tag Entertainment-ийн үүсгэн байгуулагч Цэнд баяр буюу Цэнд ах маань оролцож байна. Баярлаа. За ахта энэ сах өдрийн мэндийг хүргье. За баярлаа. Энэ өдрийн мэндийг нэ. Ингээд юм бүтээд идэв. Цог тэр үүсгэн байгуулагч гэдгээс хойш би таканд орсон. Жохоо эвгүй болсон. Тэгээд яах вэ гэж бодсон шүү дээ. За сайн байцгаана уу? Hello. За энэ өдрийн мэндийг та бүхэнд өргөж байна. Манай Пүжи дүүгийнхаа одоо төгжрөл дунд болцгоо юу лээ? Төгжрөл донд. Юу лээ? Зүгээр л төгжрөл донд. Төгжрөл дунд. За. Ойрын сонио ачнаас хаа. За. Буудаадлаа. Яаж товч байгаагүй юм те бүр. Барга GoPro-гийн мөргөд энэ камер мэмбрээс охлонгаа алдлаа. За, арай сонь сайхан гэх юм бол энэ жил анхны уран бүтээлээ хийлээ. Манай Tag Entertainment-ийн яг анхны уран бүтээл намайг эцсэн дурлал киногоо хийж дуусаад за тэгээд тэрнийхээ одоо ингээд маркетинг ажлуудыг хийж яваад сая бит хоёр бас нэг багийн сургууль гэх кинонд хамтдаа тоглолоо. Тэгээ Балман драма тэгээд одоо бас Андрын өнгөтэй үйл гэдэг бас кинонд бас тоглоод завгүй жил боллоо. Их хоол зомогтой жил болсон. Тэгээ хоол зомогтой жил болоод. Тэгээ бит хоёр нэг сая оноо урд Вьетнамд гараа гэж хэлээд Вьетнам явчаад одоо ирсэн байна. Киноны ашиг орлого нэлээд л ариун байсан байна да. Давгүй. Давгуусаа. Үзэгчдийн ам ер нь хэр байна? Ер нь бол хөөрхөн кино болсон байна. Одоо ер нь бол гэр бүлээрээ суугаад үзэхэд их тохиромжтой кино болсон байна. Тэгээ ерөнхийдөө маркетинг нэг машин ажиллагааны талаар явсан учраас машин ажиллагааны хоёр залуу нэг хүүхэд олж байгаа талаар болохоор. За Цэнд ах ер нь төгжрөл дунд хэр их цагийг өнгөрөөж байна? Амьдралынхаа хэр их цагийг төгжрөл дунд өнгөрөөж байна? За төгжрөл дөө. За ер нь бол өдрийн 2 цаг магийг бол ер нь бол төгжрөлд өнгөрөөд шүү дээ. Ер нь байнга гэсэн үг те тогтмол те. Тогтмол. Одоо гэр 21 дүр хорооллоос наашаага ирэх гэж бас лол юм болно шүү дээ. Заримдаа урдураа авна, заримдаа хойгураа авна. Заримдаа балыг авах гээд яармаг орно. За тэгэл тэр яармаг орсон өдөр бол нэг 4-5 цаг гэл. Хэцүү шүү дээ. Баач ихээс эхлүүлээ л тэгэл. Ундаач ууж болохгүй тэгэл. Шингүү уух юм ууж болохгүй те. Ер нь хэцүү дээ. Ер нь төгжрөлийг яриач чирэггүй дээ ер нь. Харин төгжрөл дээр үзэхэр контент боллоо. Төгжрөлт нэг удаа гээд ядаргатай. Та хоёр чи тэгээд нэг нь яармагт, нэг нь 21-т. Пүү тэгэхээр нааш хотын төв рүү ажил суйстэй. Тий. Тэгэхээр нааш студ руу орж ирэх гэж үнэхээр л бас нилээ юм болох юм тий. Нилээ өглөө бит хоёр чинь нэг 10 гээл гэрээсээ гардаг. Тэгэл 1 2 маяр гээл болсон шүү. Тэгээ бит хоёрын ажил нэг юу биш болохоор хэдрээ ажиллаж байгаа. Энэ цагт баригдгүй учраас бас тэр нас давуу тал тий. Ер нь бол тийм тий. Одоо төгжрөл дунд ингээл олон цаг өнгөрөөгөл 2-3 цаг яваал ингээд тий ингээл хотын төгжрөл рүү орж хэцүү шттэ. Тэгэл нөгөө ажлуудаа ер нь яаж амжуулж гин нууц байна. Нууц байвал бас хуваалцаж. За тэгэл нэгдүгээр инээ гэл ахыгын торгуулалт үүссэн шүү дээ. Сая гарч мараа тэгэл мэдгүй сүулдэ бүр тоохоо байгаад сүулдэ над руу бас залгаад энэ шүүх рүү өглөө тэгэл төлсөндөө хөрх. Ер нь нэг тиймэрхүү л явж байгаа шүү дээ. Одоо замын хөдөлгөөнд оролцож явахдаа ч юм уу төгжрөл дунд оролт байхдаа тийм тань тохиолж исэн нэг хөгжилтэй ч юм уу эсвэл үнэхээр бүр юм уур үргэсэн нэг тийм түүхээсээ хуваалцаач. Нэг хүн болгонд байд юм л шүү дээ. Би нэг юм төгжрөл гэснээс нэг юм ярих уу.
ямар ч Улаанбаатар хот зөө ямар ч машин явахгүй. Коронагийн үед би мөргөлжсэн шүү дээ. Мөргөлдөжсэн. Ааха. Бүр машин байхгүй юу? Тийм машин байхгүй. Готоор ямар ч машин байхгүй. Тийм үед би ингээл эргэл орсон чинь намайг нэг машин ирээд мөргөцөө. Тийм амар хаан тэгж мөргөлдөх үү? Манай 21-ийн тэндээ. Ааха. Тэгээ би амар гэрээсээ юу яагаад урдаас нэг бараа захиалаад тэгсэн чинь бараанууд нь ирсэн ингээ каргороо явж байхгүй юу? За. Тэгсэн чинь за яаж ингэж явах уу гэдэг. Тэнгүүтлээ нэг маск заск зүгээл ингээм цагаан хувцас зүгээл ингээм урдуураа нэг маск зүгэлсэн шүү дээ. Тэр мэрийг зүгээл хажууд ихнэрээс болгоцсон. Амар ингээл за ямар ч машин байхгүй болгүй гэд 2 дугаар игнэр рүү иргсэн чинь дүп гэ намайг нислэн мөргөөд. Нэг тийм л үйл явдал болж байсан да. Тэгээ тэр бол бас хачирхалтай тий. Коронавигийн үед чи ер нь бараг л маш явахгүй байгаа шүү дээ. Тийм ямар ч бараг эмнэлгийн машинууд л явж. Харин тийм байна. Тэр нь нөө нэг түргэний машин байдаг. Тэгээд намайг тэгээд би яг хохирол болцсон л те. Коронавигийн үед өөрөө машина гаргаад даалгансан учраас. За, цэндах ер нь одоо хүмүүсийн мэддгээр одоо хүмүүс таныг бол жүжигчин гэдгээр нь уран бүтээлч гэдгээр нь маш сайн мэдж байгаа. Одоо хүмүүсийн дунд байдаг таны талаар ташаа ойлголтууд, буруу ойлголтууд ер нь юу байдаг бол? Намайг өндөр гэж ойлгоод байт юм. Хүмүүс таарсан. Оо энэ пистач ямар намх. Тэгээд өндөр гэж боддог гэж. Харин тэгээд би гайхаад би ерөөсөө өндөр гэж хэлж байгаа юм шүү дээ. Тэнгүүд нь бичлэгнийхаа цаана уцны цаанаас л амар том харагдаад байна. Одоо энэ жижиг клип биш тэгээд хүмүүс тэгээд таныг өндөр гэж бодож ийн тэгэхээр бал ахыг бүр тэнгэрт дулцсан гэж боддог байна хүмүүс бүр тийм. Тийм, энэ чинь том биетэй гой залуу, ийм бэр залуу юм. Зүгээр тарган залуу. Бондгор жижиг. Гайхаж байгаа л да хүмүүс. Соёл урлагийн сургууль тэрвээ суралцаад жүжигчин гэдэг мэргэжлийг эзэмшээгүй шал өөр мэргэжлэр суралцаад одоо ажлын гараанд гарах байсан бол ямар мэргэжилтэй, ямар хүн байх байсан бол? Санхүүч. Би нөө өөрөө маттай гайг байсан. Тэгээд ер нь бол сууш 1-р курстэй ороод бас шантраад байж ах үедээ бас надад нөгөө мандах сургуулийн 30% тэтгэл өглөө 50% тэтгэлийг ярьсан байсан. За. Тэгээд мандах руу буцаад ордог ч юм билүү гэдэг бодолд орчихсон. Ер нь бол урлагийн чиглэлээр яваг бол бас санхүү тал руугаа. Санхүү нэгтлэн тал руугаа. Тэр хавцаа одоо арайч бас нэг том бизнесмен гэж ярихгүй. Тэр хавцаа л явж байгаа юм хаа л гэж бодчих. Одоо та ер нь өөрийгөө хэр сахилахгүй гэж боддог вэ? Ер нь гайгүй шүү. Сахилахуудын хувьд бол бас давгүй гэж боддог. Тийм давгүй. Багада ер нь хэр хөвгт байсан юм бэ? Инхээр сахилахгүй болчихсон. Жох нуугаад эхэлжсэн чинь. Энийг ярихаар л сахилахгүй болоод явчихдаг юм да. Яг тэгэл тоглодог байсан. Наригдаг байсан. Хөвгтэйч байсан. Сайхан жон жилүүдээс би туранхаа байсан. Шал өөрцөндөө байсан штэ багада. Ядраад. Хүүхэд насаа ер нь одоо дурсамжтай үеүүдээр хаана хөвчлөө өнгөрүүлж ив? 21-тэй. Ахна ерөөсөө 21 дээрээ. Тий, ташин дээрээ. Ерөөсөө л 21-т божигнуулж явж илаа. Тэгэл манай орчлоо ороол гэл. Ер нь их PC тоглодог хүүхэд байсан. Тэгээ Dota, Counter одоо ч тэгээ тоглолцлаа л да. Тэгэхэд Монгол гарч ирээд бүр их үзэж тоглох ингээд юм нэмэгдээд шууд тийм инспирэшн те бүр нэг инспирэшн аваад Монголч ялч одоо нэг монголчуудыг бас Counter-т бас маш хүчтэйгээр бас оруулж ирлээ те. Тий. Уусаа гэтээ сүүж тогтол бид нар тоглодог л байсан. Монгол уг нь тий Монгол гарч ирсэн бүгдээ тоглодог л байсан те. Тийм Go тоглоол. Тэгэхээр Go тоглож эхлэв те. Бүгд сураал. Ёо. Тэгэл курсүүдээр яваа гэж байгаа сайхан гоё тоглодог байж лээ. Тийм. Манай мажорч хөөх шүү гоё те. Ёо. Стрим хийлгэлээ. Анхны тэр мажорч ундрал зохиосон шүү дээ. За. Ундрал зохиогоод стрим хийлгээгээд Агийн гараа эхлээд хэлчихсэн байна. Тэгээ дараа нь гүнээ та нар ирж. Тий. Дараа чинь нэг үсч асуултаа зөвхөн хальцсан юм чи. Go ярахаар ингэ. Go ярахаар орчоод байдгийг ба гэж. Go ярахаар орчоод байдаг юм аа. Одоо манай эхнэр мэхнэр чинь бол амар угаалтчтэй.
арх уудаг байсан бол яах вэ? тий. Арх уугаад яваад өгвөл яах вэ? Буруу зүйл явдаг байсан бол яах вэ гэж. Буруу юм хийгээ гадуур яваад идэг бол яах вэ? Гөөв тоглож штэ. Найзуудаараа 10 хүн бүр 9 хүн ирчээд байхад нэг нь ирэхгүй байх мэдрэмжийг мэдгүй. Тий яг тийм шүү дээ. Угаасаа эсвэлээ хүлээгээд байдаг нэг хүнийг. Тэгээд нэг нь ирэхгүй бол тэгээд эхлэхгүй. Тий эхлэхгүй тэр чи ямар ч эхлэх нөхцөл байхгүй. 4 эсрэг 5 ав тоглолтоо. Харин ч. Манай ахнаар бас нэг заа тэндээ ахис нэг ойлгосон биз. Ер нь бол тэгээд ямар арх дар суугаа явж байгаа юм шүү дээ бид нар ч. Чөлөө цаг гоё зугаатай өнгөрөөд Чөлөө цаг гэж байхгүй шүү. Ууг нь тий. Тэгээ яг тэ нэг 7 хоногтой 2 ч юм уу те. Харахцаад яах вэ? Энд дээр нь дүүний уянгаа идэв. Тэгээд яах вэ тань бодчихгүй дөө тэгээд ямар арх дар суугаад гадуур бүхэн шуухан гээ яваад байгаа ш. Тэмцэд. Тэгээ энийг ингээд бүх ингээд найз залуучууд нь эхнэр лүгээ явуул. Би энийг гоё рил болгоод бүгд эхнэр лүгээ явуул шүү. Цэндахт одоо бусдад хэлж байгаагүй, бусдад дэлгэж байгаагүй тийм өөр тохиолдсон. Жохон ичмээр ч юм уу те. Жохон нууж авдаг тийм түүх байвал хуваалцаач. Тэмкагийн шүчиг үү. Надад нэг юм шүү дээ. За юу юм бэ? Нууж аваад ичсэн үү? Тэгээ бүр ичдэг. Тэгээ нөгөө хүмүүс тэр болгон хэлж байгаагүй. За ер нь бол байгаа. Тэгээ би энийг орж ирэхээр хэлэдэггүй. Юу зөндөө л байгаа дөө. Тэгээд хүнд хэлэхгүй өөрөө нуугаал явчихсан. За тэгвэл нэг түр хадгалч тэ. Тэгээ цаг хугацаагаар хэрвээ аялахаар болоод цаг хугацааны машин гарч ирээд 16 настай цэндээтэй уулзуулъя гэвэл та 16 настай цэндээд юу гэж зөвлөж юуны талаар ярилцах бол мэдгүй би тэрний хитэн юм од олсон дуу мó одоо ингээ хит олсон дуунууд муунууд хит олсон одоо юмнуудыг л зааж өгөх та. Уунана гарахаас өмнө чи энэ уунанаг дуулаарай. Тийм үгүй тэ. Анган цагаан гэдэг нэг юм дуу. Бай. Чи энийг 10 рокийн хэлгээд. Энийг нэг дуулаад. шууд нөгөө од олсон юмнуудыг шууд авирч ирээ. Тийм тэнгуүтлээ тэр үеийн одоо суглаа моглаанд хоцсон юм уу гин. Тэр үед тийм тоо аваараа мавараа гэж. Тэгвэл чи сайхан амьдрын шүү. Тэгвэл ёстой түгжихгүй сайхан амьдрын шүү. Тэгвэл нисэл яв шүү. Жохон буруутдаг ба тий. Тийм жохон буруутдаг ба. Ер нь би ингэж бод. Ядаж нэг хоногор ухраадаг бол бас гоё гэж бод. Амьдралыг өө. Тийм ганцхан өдөр зүгээр л ингэж энэ өдөр ингэж дуусаад тэгэл гэсэн чинь маргааш яг тэр өдөр нэг хэлвэл өчигдөр юу болсон юу боллоо мандал гэж тэр юмнуудыг хийвэл гоё. Нэг талыг бас сайн ашиглаж чадвал сайн тал руугаа ашиглаж чадвал сайн байх бах тий. Одоо буруу гарын нөхдүүд буруу тал руугаа ашиглавал маш буруу л тийм юмнууд болох бах тий. Тийм ер нь бол тийм. Ойрд ер нь хэр их кино үзэж байна хаа. За ер нь гэтээ одоо сүүлд амар залхуу болчихжээ. Би бол амар кино үздэг байсан. Бүр ингээл сериал яаж чад бүр солонгосын сериалыг амар их үздэг. Тэгээ одоо сүүлд залхуу өрөөд кино зурчлал, кино задлан ингээл ер нь спойлер юмнууд л амар их үзэж байна. Та өөрийгөө яг үзчихсэн кинонуудаасаа ч юм уу эсвэл яг сонсчихсэн кинонуудаасаа ч юм уу те нэг киноны нэг дүртэй зүйрлэх юм бол ямар киноны ямар дүр байх байсан бол Оз гэдэг нэг юм жижигхэн хүүхдийн кино байдаг. Тийм. Оз гэх киноны тэр элвчин залуутай адилхан гэж боддог. Тэгээд Озын бас тэр яг нэг юм бүтээн байгуулад ингээд нэг юм очрын ингээд арга ивийн олоо яваад гэдэгтэй. Тэгээд бас нэг Да Винчи гэдэг кино байдаг гэсэн юм. Тэгээд Да Винчигийн дүр дээр бас өөрийгөө хардаг байсан. Би ер нь л юм сэргэлэн ухаантай юмыг мэддэг гэл өөртөө амар итгүүлнэ тэгээ худууд. Хоёлоо ингээд суудсан чинь бас нэг камерын дээр нөгөө нэг Алисабай гайхамшиг орно дээр нэг юм хоёр халдсан нөхрөөс. Тэмтэй хоёлоо мангар. Тэмтэй хоёлоо ер нь мангар төстэй. Ер нь ихтэй хоёлоо амар адилхан юм шүү. Ер нь үү? Ер нь юм царай марай юм сахал махал. Минийх ч бас чиний одоо сар ургуулж байна уу? Энэ үү? Тэгээ ер нь л нэг бараг цагаар нэг сар юм уу эсвэл нэг 20 хоног урахад л юм болж. Харин минийх бас юм.
Бүр яг ингээл сагсаад. Ингээл сагсаад. Тэгээ арх уух юм бол бүр амар. Арх уух юм болоо. Тий. Ерөнхий одоо ингээл бичлэг хийгээд ер нь хэдэн жил болж байхаа. Одоо бичлэг контент хийгээд. Би баг жил гарна л болж шүү дээ. Жил хүрсэн билгүй тий. Хүрсэн баха тий. Жил гарантай л явж байгаа юм даа. Одоо ингээд контент хийгээд одоо сүүлд ингээд Canon өөртөө кино хийгээд бас Canon тоглоод ингээд явхад хүмүүсээс танд ирдэг шүүмжлэл эсрэгээрээ гоё урамшуулал магтаал ер нь ямар хөө юм зүйлээ сонсч байна. Ер нь бол миний одоо нэг энэ инээдэн дээр амар их юм point л тийм хүмүүс. Таны инээд дээр муухай инээдэг минээдэг гэл зарим нь бол хоёрыг дагаад инээчих юм гэдэг тиймэрхүү юмнууд л яригдаг. Тэгээ ихэнх нь ер нь муухай инээдэг л тэгээд яг хөө тийм миний одоо байгаа өгөгдлөөс ингэж инээгээд байгаа юм би яалтай юм тий. Одоо ерөнхий ямар хуу зан ааштай гэдэг ч юм уу. Ямар хуу төрлийн хүнд та өөрөө дурггүй вэ? Хүнтэй ингээ харьцаад үзэхэд ч гэдэг ч юм. Харьцаад үзэхэд үү? Тий. Ямар хуу хүнд жоохон та дурггүй төрлийн хүн бэ? Шийдвэр одоо нэг юм би өөрөө ингээ шийдвэрийг төс тасгээ гаргадаг юм баггүй. Тэнгүүт гэл нэг юм эргэлзээл яах гээд байгаа юм гэдэггүй нэг юм шилчилсан юм зантай хүндлээ амар дурггүй. Ер нь бол илүүцсэн. Заавал үгүй л үгүй гэдэг юм. Тэгээ хэлсэндээ үрдгүү хүнд бас их дурггүй. Өнөөдөр 1 гээд тохирсон бол 3 4 те. За 1:30 байж болно шүү дээ. Тийм. За цэндах ер нь өөрийнхөө амьдралаар кино хийхээр болвол ямар нэртэй, ямар жанрын, ямар хуу гол дөрүүдтэй ямар кино байх байсан бэ? Юу юм болоо? Ер нь бол яг зүгээр аавын талаар гоё кино хий гэж боддیں۔ Гэтэ арай болоогүй л дээ. Нас маань болоогүй. Царай маань болоогүй. Муугай. Ер нь туйлын зорилго. Энэ чин хүсэл. Аавын талаар, Монгол аавын талаар маш гоё кино хийж үзчихсэн. Тэгээ одоо нэг залуу аавууд идэг шүү дээ. Залуу аавуудын нэг юм тулгарч байгаа бэрхшээл, тэрийг даван туулж байгаа арга зам гэл. Тэрний талаар гоё кино хийж байна. Одоо байгаа ер нь өөрийнхөө амьдралыг киноны нэг жанраар зургах юм бол ер нь адал явдалтай л кинонд туулж байна дөө. Ер нь бас эдрэтэй амжилт ололттой, уруудл босолтой. За одоо хүн пранктдаг хүн бас хажууд маань байхад бас яаж зүгээр зорьсон газар нь үргэж хөө. Тэгээд нэг пранк явъя гэж бодлоо. Тэгээд миний зүгээс бас нэг бэлдсэн 3 үг байгаа. За. Тэгээд энэ 3 үгийг ашиглаад өөрийнхөө та пранкт хүн бол чөлөөтэй. Та өөрийнхөө хүссэн нэг хүн рүү залгаад пранктж болно. Миний танд үг 3 үг болохоор кино, нохой, харандаа гэсэн 3 үг байна. Кино, нохой, харандаа. Тий. Йоо. Заавч энэ 3 үгийг ашиглах. Тий, ер нь энэ 3 үгийг ашиглах хэрэгтэй. Ашиглаж пранк гэсэн үг. За, хэн байгаа вүлээ? За, хүмүүс байна да. Баянах байна, буйнах байна. Алдрах байна, бүнтгэгч байна. Лавг долом өгч шүү дээ. Лавг долом өгч үү? За, байж болно. Та өөрөө танд л чөлөөтэй. Хүнээ сонгох юм. Тэгвэл лавг долом өгч яри. За, сонирхолтой ч юм болох нь да. Hello. Синдэн ихчээ юу вэ? За тав юу вэ нэ? Тав сайхан ажлууд нь сайн өгчээ. Оо цааш ажиллуулъя гээл авчихмаар явчихлаа.
Танаас юм асуух гэдэг чээ. За. Бид хоёр одоо нөгөө хоёр дахь уран бүтээлээ хийж байгаа байхгүй юу? За. Тэрэн дээрээ нөгөө нэг юм нохоотой кино юм. Ухаан. Тий. За. Тэгээ нөгөө том Симбернал байдаг шүү дээ. Симбернал. Тий. Тим нохоотой Симбернал. Юм ухаантай. За Симберналтай гуйлтаа. Ястах нүдэнд харагдаагүй дээ. Тийм үү. Түл бүр нэг юм жижиг юм нөгөө нэг Керманы нохоо гэдэг шүү дээ. Керманы нохоо гэдэг. Бүр жижиг гүлэг үү? Тийм гүлэг шүү дээ гэж. Нэг юм алган дээр тавьгаар гүлэг нохоо гэдэг тий. Тим нохоо олдох уу гэж. Тийм нохоо ихтэй мэдэхгүй байна. Тийм үү. Манад байгаа нь болохоор зүгээр юу л. Гүл нөгөө нэг бичом гэд хавл байна. Та хавд хийж идэм үү? Тийштэй. Тийм үү. Бичом гэд нөгөө яа нөгөө хүн зөөлөн гэдэг ямар юм блэ? Хүн зөөлөн. Яг нь үсүүсийн нөгөө засуулчих болдог чинь нөгөө бамбар шиг хөөрхөн болдог юм аахгүй юу? Үнтэй нөхөө. Засууд коморын тийг кооши бодрайч чараа. Танад наа нохооч харандагаар юм зурж чадах болов? Юу, шалгаар харандагаар зурх нь байгаа бүр. Юу, яаж тийм бэ? Зэгч тоглосон юм аа. Фрэнкс. Фрэнкс юм аа. Яа. Юу гэж байгаа юм бэ? Тоглосон юм аа гэж. Энэ төгжрөд гээд нэг юм нэвтрүүлэгт ороод тэгээ явчихсан. За. Уушлаарай гэж. За. За тэгээ. За амжилт. За. Яа. Их ч бол үнэн савааш тэ манай хүсэл биелүүлж бүх юмыг чаддаг ихтэй. Амар зургийн дарга тий. Зургийн дарга юм, жүжигчнээ юм. Тэгэл нэр бас танихгүй хүн гэж байхгүй. Оёгч манай энэ да ёо. Ойртон ер нь ингэж энийг ихтэй ярихаар бүр илэг авнаа ёо. Нохоо групп руу чат биччихсэн гэж шүү дээ. Хөлөөрөө зураг зурдаг нохоо хайсан гэж. Хөлөөрөө зураг зурдаг нохоо хайгаад. Ийм л сэтгэлтэй байгаа шүү дээ. Төгжрөл донд ер нь сүүлийн үед явахдаа ихэвчлэн сонсож байгаа 3 дуу. Үлцээ ганс өөх гэдэг залуу юм байна. Хүлээ гэдэг дуу. Энэ амар гоё юм киноны хост ч юм шиг. Өөрчн одоо Темка эдрийн бас нөгөө нэг татарын дуугдуулсан шүү дээ. Ардын багш яг. Ардын багш. За. Тэрийг сонсож байгаа. Энэ гангаахын төр хүлээг байсан. Одоо олны танил мэдээж краш байгалах гэж бодож байна. Олны танил краша. Гадаадд. Аль. Монголд гэх юм бол би нөгөө нэг Унана гэдэг дуугаараад сансармаа хичээг амар крашлдаг болсон. Өө ямар тий тэрнээс ямар хөөрх ихч үү гэдэг. Тэгээ нэг юм Америкч агаар багтдаг. Нэг юм эмхтэй үнээс нэг юм нэг юм cute mute биш нэг юм харизма багтдаг. Тэнд нь дуртай. Гадаадас. Гадаадас гэх юм бол хэн байна? Солонгос жүжигчин Аю. Одоо монголчууд бол нөгөө Dream High-аар нь бас мэдх юм те. Dream High одоо сүүлд нөгөө нэг амьдрал чамд жүрж өгөх нь бас мэдх юм те. Тэгвэл энэ хоёрын нэгэнтэй юм уу? Эсвэл олны танил хүмүүстэй, олны танил хэн нэгэнтэй, эмэгтэй хүнтэй яг энэ зам дээр ингээд 3-4 цаг төгжир гэвэл хэн байх вэ? Олны танил эмэгтэй хүнтэй юу? Лавг толом ихчтэй л байв.
Илэг аав шүү дээ. Өөдөхгүй явна гэж бодож байна. Өөдөхгүй шүү дээ. Юм өөдөхгүй. Хичээс өөднө гэж байхгүй шүү дээ. Тулс амьдрал нь өөр байгаа шүү дээ. Логдлон бичтэй л гоё. 3-4 цаг төвжүүл нэрээ бас өөдөхгүй бах тий. Тийм, ер нь гэтээ би өөрөө хичээж ярихгүйгээр тэр хүн чи яриад эхэлнэ гэсэн үг байна. Ерөөс тэр нь гоё явах хэрэгтэй. Төвжрэнээс одоо ингээл юм уу 5-6 цаг ингээл бүр ингээд гацж байгаа л ингээд гараа явах нэг тийм гоё мэдрэмж байдаг шүү дээ. Эсвэл нэг юм 500-600 км ингээл ядарч юм зорсон газараа очих шиг нэг тийм юм үгээр хэлэмгүй нэг тийм гоё мэдрэмж байдаг шүү. Тэрийг яг амьдралаас юунаас хинээс авч байна. Ер нь яг зүгээр хий гэсэн төлөвсөн ажлынхаа ард гарахад тийм мэдрэмж авдаг. Одоо жишээлбэл одоо нэг шинэ прожект эхлүүлээд тэрийгэ дуусгачихад нэг сайхан амьсгаа авдаг та. Яа за одоо болоо. Бид нэг 7 хоног амралт ч юм уу 5 хоног амралт өгөл. Яг гоё зорсондоо хүрэхэд гоё. Тийм зорсондоо хүрэхэд ер нь бол юмыг хийгээд даван тулсан амд тэр үедээ хэцүү санагдж байгаа ч гэсэн за энийг даваа гарчих юм бол гоё мэдрэмж ирж шүү. Үгүйс дуусахгүй ажил гэж байхгүй. Юм дуусна. За ер нь Зиндаахын цаашдын зорилго. Цаашдын зорилго гэх юм болов. Ер нь кино жүжигчин мэргэжлэрээ дагнаад явах байгаад байна. Одоогоор ерөнхий бол бас нэг амар олны одоо хайр хүндэтгэлийг хүлээж чадаагүй байна. Одоо залуу байна. Идэр байна. Тэгээд тэр насан дээр гоё хөдөлмөрлөөд олон түмний хайр хүндэтгэлийг татах. Тийм л зорилго байна да. Тэгээд сайхан гэр бүлээ авч явах. Юу тэгэл гэр бүлээ авч явал ажил карьер нь амжилттай байх юм бол тэгэл болчихж байгаа юм да өөрөөр. Өөр юу ч үсэхгүй. Ирүүлийн. Одоо киногоор одоо ер нь кино жүжигчнэрийн цаашдаа болон за хичээж ажиллана гэдэг зүйл шүү дээ. Ер нь ирээдүйд таны хүслээр болдог бол тий. Яг таны хүссэн ямар найруулагч тэр киног найруулад ямар жүжигчтэй хамт ингээд гоё харьцаад тоглохыг хүсэж байна. Харин одоо энийг би амар жоохон гайхаад байдیں۔ Одоо би ч одоо балтай хоёулаа гэдээ явж байгаа болохоор хоёулаа ингээд байнга уран бүтээлүүдээ хийгээ явна шүү дээ. Тэнгүүтлээ өөр найруулагч дээр очино гэхээр нэг юм халгаадаг гэх юм уу нэг юм жоохон айцтай байгаа. Тэгээ тэрийг одоо ямар ч мундаг хүн тоглосон байлаа гэсэн айгаад идэх юм байна. Тэгээд одоо энэ үеийг давандаа тэгэл хүн болгонтэй ажиллаж үзнэ. Гэтэ Тамирахын тоглосон кинонд найруулж байгаа кинонд тоглол гоё. Бас нэг бол хүсдэг баг тий. Хүсдэг. За ерөнхий хоёулынгийнх нь бас ярих цаг. Үгээр өндөрлөө. Ингээд сайхан байлаа. Ингээд төгжрэлд бас бүжэд үгийнхаа төгжрэлд одоо энэ нэвтрүүлэг подкаст уу. За би бас яг өөрөө яг юм жанрыг олоогүй. Яг подкаст гэхэд подкаст биш юм байлээ. Подкаст гэж явдаг юм байлээ. Тэгээ бас яг нэвтрүүлэг гэхээр бас яг нэвтрүүлгийнхаа юугаар биш. Айгүй юм гоё. Под шоу. Под шоу. Шоу болчих юм уу баг. Бараг л юм да тий. Тийм, бараг л шоу маяг. За тэгээд энд оролцсондоо маш их таатай байна. За тэгээд манай дүүгийн маань YouTube хуудсыг та бүхэн дагаарай. За тэгээд бас Facebook хуудсыг нь бас дагаарай. Тэгээд юм ингээд эхлүүлээ явна гэдэг бол маш хэцүү. Тэгээд та бүхэн гоё дагаарай л гэж хэлмээр юм да. Тэгээд олон гоё зочид орох байх та бүхэн гоё хүсэн хүлээж үздэг нэвтрүүлэгч болох байхаа гэдэг итгэлтэй байна. За баярлалаа ах та тэгээд манай төгжрэл дундын ээлжид зочин болж оролцож бас төгжрэлд сайхан ярилцсанд баярлалаа. Хүн гоё пранктж өгсөнд баярлалаа. Би бас өөрийнхөө нэг юм сонин юм гаж хүслийг чангаад байгаа ч юм шиг те. Баярлалаа хаа тэгээд. Ахта цаашдынх нь ажил уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөе. Баярлалаа. Баяртай. За дараагийнхаа дугаараар уулзцгаая бүгдээрээ. Баяртай.